Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ дэлгэн туулай сэтэрхий уралтай болсны учрыг ярьж өгье. Эртээ урдийн цагт туулаанууд нэгэн доор цуглахад хамгийн анхнууд нь ин хэлжээ. Энэ дэлхийн амьтан болгон бусдыг айлгах эрдэмтэй, амиа хамгаалах арга ухаантай байхад харин бид л бусдаас үргэлж айж явах юм аа. Ер нь бидэн шиг өрөвдөлтэй амьтад энэ ертөнцийн алга. Модны навч сэржигнэхэд хүртэл айн дагждаг биднээс адгийн мөн хорхоо шавж хүртэл эмээн зүгтдгүй шүү дээ. Ингэж байснаас бүгдээрээ худаг тунаж үхий гэв. Туулаанууд ахмадынхаа үгийг сонсоод бүгд гуниглан худагт унаж үхэхээр шийдэн толгой гудаалган явцгаав. Тэдний замд шаадгаа тааралдан гуаглан гутарсан олон туулайг харан ихэд гайхаж "Туулаанууд минь юу болов?" хэмээн асуув. Гэвч түүний асуултыг хинч анзаарч сонссонгүй гүн бодолдоо автан толгой гудаан алхаж байлаа. Шаадгаа ахаад "Шааг, хүй туулаанууд минь, та нар чинь юундаа ингэтлээ гуниглав?" гэж дахин хамрынхын өмнөр далавчаа дэлгэн нисэнгээ шагшин асуув. Түүнийг сонсоод ахмад туулай "Энэ дэлхийд ганцхан бид л амьтан болгоноос айн дагжиж явдаг юм байна. Гэтэл биднээс айдаг хорхоо шавж үгүй аж. Тиймээс бид ингэж амьдарч байхаар худаг тунаж үхий гэж шийдээд явж байна" гэв. Шаадгаа шагшран гайхснаа. Шааг, яасан тэнийг юм бодцоод юм? Та нар дор дороо хяраад хэвтцгээ. Хончин малаа худгаас услах гээд хонио туугаад ирж байгаа. Хонин сүргийг дэрэгдүүрээ өнгөрөхөд та нар тал тийшээ босон хараагаарай. Тэгээ та нар юу болохыг харцгаа. Та бүхний бодсон зөв үү, буруу юу гэдг нь харагдана гэв. Ингээд туулаанууд шаадгааны хэлснээр бутны ёроолд хяран хэвтцгээв. Төдөлгүй хонин сүрэг хуйлран хурч ирэв. Тэр үед туулаанууд нэгэн зэрэг дэрхийн босч тал тийшээ дэгдэхэд хонин сүрэг өргөн бутарч талаар нэг таран гүйлдэв. Хончин ч хон малаа тогтоох гэж хашгирч гуаглан шилбүүрээ далайн сандран гүйжээ. Үүнийг харсан туулаанууд гайхан "Энэ олон хоныг бид эзэнтэй хамт айлгацглаа шүү дээ. Хачи юмаа" гэж хөөргөн баярлаж хойд хоёр хөл дээрээ босон зогсоо тачгинтал хөхрөлдөв. Тэд баярлаж хөөрсөндөө болоод хөхрөлдөөд байж инхүү хөхрөлцөөр байгаад дээд уруул нь сэтэрчгчээ. Энэ үеэс хойш туулаануудын дээд уруул сэтэрхий болчихсон юм гэдгээ. Үлгэр инхүү төгслөө. Баярлалаа.